Тухайн анime маань 2000 лайк хүрсэн учраас ингээд part 2-ыг нь оруулж байна. Хэдэн өдрийн дараа лик шууны баг зүүн хээр талаар алхаж байлаа. Тэгсэн манай Хина төдийгөөс өдийг хүртэл хайж нийгэм домогт ээстэй таарав. Ингээд тэр хоёр хоорондоо ярилцаад өвсөн дээр сууж байлаа. Гинэ таанаас жим шуун дүрстэй нисдэг бит гараад ирнэ. Унаж байгаа хүн эмэгтэй хүн байгааг манай хоёр олж харахад гинэт нисдэг бит нь ажиллахаа болж охин хавцал руу унаж байгааг хараад донтой залуу өөрийн нисэх чадвараа ашиглан эмэгтэйг авардаг. Энэ үед эмэгтэй мөрөөдөл биелж байгаа мэт санагдав. Учир нь бүхий л амьдралынхаа турш нисхийг мөрөөддөг байсан гин. Ингээд эмэгтэй донтой залуугаас чи яаж нисээд байгаа юм бэ гэхэд манай залуу би нисэж чадахгүй. Би зүгээр л бусад хүмүүсээс илүү хэрхэн өндөр хурдтай өсөрхийг мэднэ гэдэг. Ингээд эмэгтэй манай хоёрт өөрийгөө танилцуулаад намайг Пелмо гэдэг. Би бүхий л амьдралынхаа турш янз бүрийн хэрэгсэл ашиглаж хэрхэн нисэх тухай судалсаар ирсэн гэхэд донтой залуу Асиагийн хуулиар бол хин нэг нисэх оролдлого хийх хориотойг хэлв. Тэгсэн Пелмо надад тэр хууль мэл хамаагүй. Би зүгээр л мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байна. Энэ нь надад юу юунаас илүү чухал гэдэг. Ингээд тэр өөрийнхөө хамгийн сүүлийн загварын нисдэг биетэй бүрэн дуусгаад манай хоёроос хамтдаа суугаад туршиж үзэх үү хэлэхдээ зэрэгцсэн ордны цэргүүд тэднэлөө ойртож байв. Ингээд донтой залуу цэргүүдийн өмнө нисдэг биетэй устгаж Пелмог шоронд орохоос хамгаалдаг. Цэргүүд явсны дараа донтой залуу болон Хина хоёр дахиад нисдэг биет барихад нь туслая гэхэд Пелмо одоо хитрхи оройтчлоо. Гэхэд түүний оноо 0 болчихв. Ингээд тэр ёроолгүй хар нөхрөө татагдж байх үед Пелмо миний оноо мөрөөдөлд тулгуурлан нэмэгдэж хасагддаг байсан. Ингээд сүүлийн удаа би бүтлгүүцснээр миний оноо 0 болчихлоо гэдэг. Манай хоёр хоёулаа Пелмо туслахыг оролдовч ёроолгүй нөхийн хар гарнууд тэднийг зогсоосоор энэ үед лик гарнуудыг тасдагыг оролдсон ч энэ нь өөрт нь иргэн хохирол учруулж байлаа. Ингээд Пелмо хар нөхрөө татагдан орж нас бардаг. Хэд хоног өнгөрсний дараа манай хоёр хамтдаа тосгоны лангуун дундуур алхацгааж байлаа. Тэгсэн гинэт лин гарч ирээд лик руу ойртоод намайг хавцлаас унаж байхад миний амийг аварсанд маш их баярлалаа гэж хэлэнгээ түүнийг баривчлахад лиг ахаад л зүгтгаар оролддог. Тэгсэн цэргүүдийн офицер Жейл гарч ирээд манай домогт ээстэй гудамжинд дахин тулалдаж эхлэв. Энэ зур наана гарч ирээд та хоёр энд тулалдаж болохгүй хотыг тэр чигээр нь сүйтгэх юм гэхэд манай хоёр өвөнд нь ороод тулаанаа зогсов. Маргааш нь офицер Жейл ирэхэд өчигдөр хэтрүүлэн угаад цэргүүдтэйгээ хамт тасран унсан байв. Тэгсэн өөр нэгэн тосгон болох Линдэн дайралтанд өртсөн байдаг. Тухайн газар нь очиод үзэхэд тосгон тэр чигээр хүн амьдрах боломжгүй арчигдсан байв. Амьд үлдсэн нэгэн цэргээс юу олсныг лавлахад тосгоны нуур тэр чигээрээ аимшигт ёроолгүй хар нөх болж хуураад дотроос нь маш том аврах чөтгөр гаж ирээд тосгоныг юучгүй болгосныг хэлэх үед маш чанга чимээ хар нүхнээс гараад бүх цэргүүд чөтгөртөө тулалдахаар бэлддэг. Тэгсэн тэдний бодсон тосгонлуу дайрсан чөтгөр нь үнэндээ хизээж тэдний өмнө огт харж байгаагүй орчин үеийн цэргийн нисдэг тэрэг байлаа. Энэ нисдэг тэрэг нь өөр цаг хугацаанаас ирсэн зүйл байдаг. Ингээд тэд нисдэг тэргийг хэрхэн зогсоох талаар гайхацгааж байх үед Жейл хүмүүсийг төмөр өндөр ханаар хамгаалав. Донтой залуу бүх хүмүүсийг зүгтхийг сануулад өөрөө нисдэг тэрглүү дайрж эхлэх үед хар нүхийн гарнууд түүнийг саатуулдаг. Тэдний хамгийн гол байн бол домогт Эйс маань байв. Учир нь Пелмог аврах гарнуудыг тасдах гэж оролдсон болохоор энэ удаа Эйсийн эсрэг зогсож байгаа аж. Тэдний дайсан бол Эйсээс гадна гадны нисдэг бит гэдгийг тэд ойлгоод буулгаж устгах гэтэл хэд өндөрт байгаа учраас хүрч чадахгүй байлаа. Яж хаад Эйс нисдэг тэрглүү очих гэхээр л гарнууд түүнийг зогсоод байдаг. Хэсэг хугацааны дараа офицер Жейл Хинад чи түн тусалж болохгүй учир нь ёроолгүй хар нүхийн гарлуу дайрах нь ингээд лиг маш олон гарнуудтай тэмцэх мөн нисдэг биетийг устгахаар маш хэцүү нөхцөл байдал тулалцаар л байлаа. Эцэст нь офицер Жейл лигэд туслахаар шийдээд хамтдаа нисдэг биетийг устгадаг. Тэгсэн хар нүхнээ Соно Хараа нэртэй эмэгтэй гарч ирснэ. Удаа уулзсангүй шүү лиг гэв. Энэ үед Жейл энэ эмэгтэй хэн бэ гэхэд эмэгтэй Жейлийг гарбуугаар цээжинд нь бодож хахтуулаад унагчдаг. Хина гайхаад энэ эмэгтэй хэн гэдгийг нь асуухад эмэгтэй өөрийгөө өөр нэгэн домогт Эйс гэж танилцуулдаг. Маш олон жилийн өмнө лиг эмэгтэй Эйсийг удирдах түүнд тушаал өгч хүмүүсийг алуулдаг байсан гин. Ингээд лиг маш их уурлан түүнийг зогсоохоор оролдов. Эмэгтэй лиг тандан бууны цомнуудыг хүссэн газар руугаа удирдах чадвартайгаа хэлнэ. Лиг газар маш хүчтэй унах үед Соно Харагийн цэргүүд гарч ирээд хэд хэдэн хүмүүст бууд тулган барьцаалав. Эцэст нь лиг газраас өндөөхөд Соно Хараа лигээс буцаад жинхэнэ сүйдэгч бололтоо гэж гуйдаг. Хариуд нь лиг татгалзаад тэднийг явуулахыг хүсв. Тэгсэн Соно Хараа хэрвээ та буцаад жинхэнэ сүйдэгч болохгүй бол тэдний бүгдийг нь таны нүдэн дээр ална гэдэг. Лиг уурсандаа найзуудаа аврахын тулд хэдхэн дойлын дотор Соно Харагийн туслахуудыг устгаад хүмүүст өөрийгөө жинхэнэ сүйтгэгч гэдгээ хэлчихв. Ингээд Соно Хараа жинхэнэ сүйтгэгчийг дахин харж байгаадаа ихээхэн баяртай байлаа. Ингээд тэр өөрсдийн оноогоо дэнжин 50 тулалдахаар болдог. Эмэгтэйн тоо бол 32,000. Манай лигийн хажууд нь дөнгөж 5,700. Энэ үед Пил хэлэхдээ би домогт Эйсийн жинхэнэ хүчний талаар сонсож байсан. Лиг үнэндээ өөрийн жинхэнэ хүчээ нууж байгааг хэлв. Ингээд Эйс өөрийн жинхэнэ хүчээ гаргаад маш хатуу сэтгэлтэй бүгдийг үгүй их зоригтой чөтгөр болон хуурдаг. Ингээд лигийн сэлмэн дээрх оноо маш хурдцтайгаар нэмэгдэж 57,000 хүртлээ өсөв. Эцэст нь тулаанд лиг маш амархан Соно Харааг ялдаг. Сүүлийн цохилтоо үеж яг устгах гэхэд Жейл офицер гарч ирээд лигийг зогсоодог. Энэ мөчид лиг өөрийн эрүүл ухаанаа алдсан бүх хүмүүсийг дайсан гэж харж байв. Ингээд өөрийн хүчээ ашиглан офицер Жейлтэй ч мөн тулалдаж эхэлдэг.
Жэйл өөрийн төмрийг удирдах чадвараа ашиглан жинхэнэ хүчээ сул тавьж төмөрн чөтгөр бүтээснээр домогт ээстэй энэ тэнцүү тулалдаж байлаа. Хэсэг хугацааны дараа Жэйл Ликийг Чуа ухаан алдуулав. Тэгэд Лик сэрээд өөрийн эрүүл ухаантай болоод тэдэнд хийсэн бүх зүйлдээ уучлалт гуйдаг. Эцэст нь тулаан дуусаж Жэйл цэргийн хурандаа болох Александр Григоровичтой уулзав. Тэр бол Азиягийн цэргийн хамгийн том албан тушаалтнаас гадна Жэйлийн аав. Гэтэ тэр хоёр цусан төрөл биш ба Жэйлийг баг багт нь өргөж авсан гин. Ингээд Жэйл ааваасаа Ликийн тухай зарим асуултуудыг асуудаг. Лик яаж өөрийн сэлэмдэх оноогоо хурдан хугацаанд маш ихээр нэмсэн гэхэд домогт ээсүүд өөрсдийн оноогоо өөрсдөө нэмж хүчрэх болох боломжтой. 300 жилийн өмнөх аимшигт дайнаар тэд туршилтанд орж шилэн бөмбөлгийн тусламжтай хүчээ нэмэгдүүлээд амжилттай туршилтаа дуусгасан. Ингээд хинээч зогсоошгүй хүчрэх баг бүрдсэн. Харин Лик баг бол бүх ээсүүдийг удирдахч байсан. Мөн цэргүүд өөрийн хүмүүсгээд бүгдийг нь айцаар нь удирддаг байсан гэхэд аавынхаа хэлсэн зүйлсүүдийг сонссон Жэйл Лик дээр очиж нүүр тулаад түүнийг баривчлах гэтэл Нана Лик бидэнд аюул занал хийхээр хүн биш гэд тэд өдөө хүртэл яаж Ликэд итгэж ирснийг харуулахаар эхлээд өөрийн жинхэнэ төрхөө илчлээ домогт ээс гэдгийг хэлдэг. Ингээд Нана өөрийн хүчээ ашиглан тэдний 300 жилийн өмнө үнэхээр яг юу болсныг харуулахаар өнгөрсөн лүү илгээв. Шилжиж байх үед Нана болсон зүйлсийг өөрчлөхийг хичээгээр энэ нь Ликийг аврах цорын ганц арга гэдэг. Ингээд 300 жилийн өмнөх дэлхий дээр ирэх үед бүх зүйл тэдний одооны хэрэглэнээс шал өөр байлаа. Тэд сургуулийн гадаа зогсож байгаа соно харааг олж харахад өөдөөс нь Лик алхаж байв. Тэгсэн соно хараа Ликийг дуудахтаа түүний жинхэнэ нэрээр нь дууддаг. Жинхэнэ нэр нь бол Рихидо Сакай. Мэдээж тэр одоогийн шиг цагаан үстэй биш, бас хамаагүй залуухан байдаг. Харин манай хэд Ликийг мөн эсхийг гайхаж байгаа тэд бүгд сургууль руу ороход Жэйл 300 жилийн өмнөх үеийн өндөр хөгжлийн хажууд одоогийн Азиягийн хөгжил хамаагүй доогуур ядуу буурай байгааг ойлгоно. Техник, технологи, хүмүүсийн харилцаа, тог цахилгаан, угаалтуур гэд бүх зүйлс хамаагүй орчин үеийнх байлаа. Ингээд тэд сургуулийн төв зал руу оров. Тэгсэн Хинаг Дуан Такаторо гэх нэртэй сурагч түлхэхэд Лин орж ирээд түүнийг өмөрсөн чинь Линийг бас сохид ургаачдیں۔ Манай Жэйл гарч ирээд залуутаа нүүр тулаад хүчээ ашиглах гэхэд болохгүй, хүч нь өнгөрсөн дэрсэн учраас ажиллахгүй болсон байлаа. Цажуунаас соно хараа Дуанд ингээе бол гэхэд түүний үгийг авсан байна. Өөр нэгэн сурагч гарч ирээд Дуанд тэднийг зүгээр байлга гэв. Түүний нэр бол Такакази Сакай. Тэр бол Ликийн ах. Тэр манай Лик Хинагийн доор хөвтөж байдیں۔ Энэ нь 300 жилийн өмнө ч гэсэн Хинад талтай байгаа нь харагдаж байна. Тэгсэн тайзан дээр Аалан гэх нэртэй сургуулийн багш гарч ирээд сурагч нартай хандан та нар одооноос дайны цэргийн үүрэг гүйцэтгэн гэхэд хажуунаас нь Френда нэртэй бас нэгэн багш гарч ирээд хүнсний омсдлоос болж улс бүхэлдээ аюулд орж дайн болж байгаа. Энэ нь маш олон хүмүүс өгөж байгаа шалтгаан гэдэг. Хэсэг хугацааны дараа хажуунаас нь хамгийн том удирдагч болох Шерв нэртэй овшууч гарч ирээд сурагчид одооноос цэргүүд болсон болохоор хин тушаал өгөөгүй байгаад илүү үйлдэл хийхийг нь харахын тулд өгүүлэлэг уншиж эхлэв. Тэгсэн уншиж байх үед зарим сурагчид инээж эхлэхэд хошууч чимээгүй байхыг тушаана. Тэгсэн сурагчид инээлдэж хоолсоор л байв. Гэнэт Аалан гарч ирээд чимээгүй байх тушаал биелүүлэхгүй инээгээд байгаа гурван сурагчдыг буудаад алчих үед бусад сурагчид айд сандран заалнаас гарахыг оролддог. Энэ үед хошууч хэлэхдээ энэ бол шаардлагатай үед хин тушаал биелүүлж байгаа сургалт гэв. Үүмийн самуу үргэлжилсэн хэсэг хугацааны дараа хошууч манай Лик Бакет хэрвээ чи миний хүзүүг хуглаад алж чадахгүй бол Хина гэх эмэгтэйг би ална. Энэ бол зүгээр л бэлтгэл сургуулалт гэхэд Лик Бак түүнийг алах оролдлогоо зогсоогоод хэрвээ хэнийг нэг алахыг хүсэж байгаа бол намайг ал гэх үед энэ нь ирээдүгээс ирсэн манай хэдэд бүгдэнд нь үнэхээр яг л түүний хэлэх үг байна гэж баталж өгдөг. Ингээд хошууч Ликийг алах гэж байхад Лик үнэхээр айсан шинжгүй өөдөөс нь зогсож байна. Энэ үеэр багш эмэгтэй гарч ирээд энэ бол зүгээр шалгалт байсан. Ашигласан бооны сумнууд бол жинхэнэ биш будган сум гэхэд буудулсан гурван сурагч үнэхээр босоод ирлээ. Энэхүү шалгалтын зорилго нь бүх дайснуудаа устгаж чадах зоригтой хамгийн хүчрэх сэтгэлзүйтэй сурагчийг олж ахлагчаар тавих явдал байж. Энэ нь хэрхэн домогт ээсүүд үүссэн талаарх бодит түүх юм. Хошууч үүнийг Эйс төсөл гэж нэрлээд тэдний хүчийг нэмэгдүүлэх маш олон туршилтуудыг хийж эхэлдэг. Ингээд хэсэг хугацааны дараа хошууч сансраас ирсэн харин технологиор бүтсэн шилэн бөмбөлөг гаргаж ирээд үүнийг эзэмшиж байгаа хүний хүч чадал нэмэгдэнэ. Хүн физикийн хуулиудыг ч төрчих боломжтой гэж тайлбарлаад хаханд бөмбөлгийг өгж туршихад үнэхээр галзуурж маш их хүчтэй болж гэрлийн урдаар хордолж байлаа. Энэхүү туршилтыг манай Жэйл нууцаар харж байгаа дотор байгаа нэг хүнд мэдэгдчихдэг. Азтай манай залуухан Нана түүнийг аваад аюулгүй газар аваачна. Ингээд Жэйл залуухан Нанагаас мэдэж авсан зүйл бол ирээдүйн Нана өөрийн залуу Нана захидал үлдээн Лик дээр хийх хагалгааг болиулахыг, домогт ээсүүдийг бүтээхийг зогсоохыг, мөн ирээдүгээс сэлгээгдсэн хүмүүст туслахыг хүссэн байв. Ингээд залуу Нана өөрийгөө анхны домогт ээс, мөн цаг хугацаагаар аялагч, тийм болохоор өөрийнхөө өгшин хэлбэртэй холбогдож чадна гэдгээ хэлдэг. Жэйл өрөөнөөс гарахад түүний аавын залуу хэлбэр гарч ирээд Жэйлийг энэ ертөнцийнх биш гэдгийг мэдснээ хэлв. Жэйл хариуд нь би бол ирээдүйн Азиягийн төрүүч Александр Григорович бол миний өргөж авсан аав гэдгээ хэлнэ. Ингээд хэсэг хугацааны дараа Лик болон хошууч нар орон дээр хөвтөөд туршилтанд орох гэж байлаа. Учир нь хошуучч бас домогт ээсүүдийн нэг болохыг хүсэж байв. Ингээд нийт 7 ээс бүтээгдсэн. Туршилтын дараа Лик сэрэхэд одоогийн шигээ цав цагаан үстэй, улаан нүдтэй болсон байдаг. Харин хошуучийн туршилт тийм ч амжилттай болсонгүй. Ингээд тэр өхөж ч магадгүй болохоор өхөөсөө өмнө Ликт өөрийн онцгой сэлмээ өгдөг.
Энэ нь энгийн нэг сэлэн биш, сэлмийн хэлбэртэй боловч шилэн мөмөлгийг дотроо агуулж буй сэлэн. Тэгэхээр хүссэн үедээ өөрийнхөө хүчийг нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Энэ хоёр сургуулийн гадаа сурагчид байж байх үед тэдэн лөө дайрч буй гадны цэргүүд ирсэн байлаа. Лиг сургуулаас гараад тэднийг авардаг. Тэгсэн лиг өмнө харж сонсож байгаагүй маш олон төрлийн онцгой хүчийг эзэмшсэн байв. Ингээд ирээдүгээс ирсэн хүмүүс буцах цаг нь болох үед 300 жилийн дараа үеүлээ буцах гэж шилжиж байх үед Хина Ликийн хувь тавилан домогт Эйс байхаа заягдсан. Үүнийг нь өөрчилж хинч чадахгүйгээ ойлгоод уйлж эхлээд Ликэд хандан 300 жилийн дараа ахин уулзах мөчийг хүлээж байгаарай. Тэд чамаа 300 жилийн турш өөрсдийн алалгын зэвсэг болгож ашиглахыг сануулад өөрсдийн цаг хугацаа руугаа уусан шилждэг. Ингээд Лик дэлхийд даяар маш олон айрам цэргүүдийг буулган авна. Тэгсэн ч Лик өөрийгөө буруу зүйл хийж байгаагаа мэдсээр л байсан. Тэгээд Нана болон Лик хоёр энэ их алалгаас хамтдаа зугтаад Аалшаад ирсэн байж. Ингээд одоо үед өөрийн ахлах сургуулийн бас нэгэн эйс болох Дванта тулалдана. Дван Ликийг бодлоо өөрчлөн бидний эсрэг зогссон гэж буруутгадаг. Ингээд ширүүн тулаа өрнсөөр эцэстээ өөрсдийн бүх хүчээ гаргацгаах үед хажуунаас нь Сонохара бас Ликийн эсрэг байлаа. Тэгсэн Нана гарч ирээд Ликтэй тулалдахаа боль тэр буруу зүйл хийгээгүй гэхэд Дван хэснийг нь огт тоохгүй хамгийн сүүлийн өхлийн дайралтаа хийх мөчөд эцэст нь Лик ялаад Хина болон өөрийн бүх найзуудаа аварснаар аз жаргалтайгаар анимаан дуусдаг. Энэхүү бичлэг 5000 лайк хүрэх үед дараагийн шинэ анима цацах учраас яг одоо лайк дарж subscribe хийхээ битгий мартаарай.